Монголын радиогоос ярьж байна. 1999 он Хөвсгөл аймгийн Мөрөн сум 27 мянган хүн амтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 4 өрхийн эмнэлэг үзүүлж байна. Энэ явдлаас хойш 25 жилийн дараа. Өглөөний минь сайхан амсна ээж. Сайхан Лөө. За өнөөдөр хүн ажил ихтэй өнөөдөр ажилдаа ихтэй явах юм аа дөө. За минь хүнийг аяг цаг уучаа. Заач. Өнөөдөр даалны минь ууж уу да. Ууж гинөө. За. Имийг хичүүлж авсан юм уу да? Авсан өчтөр бичлээ. Өрхийн хэмжээрөө? Тэгэл. За. Манай өрхийн хэмжээ нь бол мондөг юм аа да тий. Үемээ таныг аав ээж маань үргэлжил тогтож үзэж явж явах юм. Өстө мондөг хэмжнэр байдаг юм шүү гэнэ өрхийн хэмжнэр маань. Тэгэл яах вэ энэ одоо эцэг хэмж чинь одоо миний өвчин үлгийтэй нь ялгахаас нэгсүүлэл ингээл вакцины тарилганд хамруулдаг байлаа, эргэж тойрдог байлаа. Өвчин манай гэрээр очив. Юу болж ийн яаж чанил гээл асуу. Хэрний өвчин л миний өвчин одоо элдв янзын өвчин хуучгүй үдэ зэрэг юм сайхан илүүлж хэрэггүй болоод явчихсан шүү дээ. Өстө мондөг хэмж шүү дээ тийм ээ. Санаа тавьж дөрөв илүү ирж үзчихэд юм хүмүүсэр нь ховор штэ. Тийштэй ховор штэ. Өрхийн эмчнэрийн баярын өдөр ч өнөөдөр юм байна штэ. Тийм үү. Юу чамд хэлээчсэн. Нэг замаараа миний хүнийг цэцэг аваад аваач төгчөө. Тийгээс дэлхийн өрхийн эмчнэрийн баяр гэдээ яваад идэмсэн. Тэр нь өнөөдөр юм уу? Өнөөдөр. Зөв. Тгийж одоо нөгөө эмчтэй дээр харж байгаа саналаа. Баярлсан даалгаврснаа илэрхийлье. Замаар ажлынхаа замаар гүн оруулж өчөө тэгээд ажилдаа яваагүй байх. Тэгээ миний. За, баяртай ээж. Болгоомжтой яваа. За. 2025 оны 5 сарын 19 Дэлхийн өрхийн эмч нарын баярын өдөр. Хөвсгөл аймгийн Мөрөн сум 43 мянган хүн амтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 5 өрхийн эрүүл мэндийн төв үзүүлэн ажиллаж байна.